За сайн байцгаана. Намайг Алтанбаяр гэдэг. Хүний их хэмжээ мэргэжилтэй 2008 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг уламжлалт анхны их хэмжээ мэргэжлээр төгссөн. Төгсөөд өрхийн эмнэлэгт 2 жил ажиллаад тэндээсээ мэс заслын нарийн мэргэжил болох курст сурч мэс заслын нарийн мэргэжил эзэмшсэн. 16 оны 1 сараас оюутлахын уурхайн талбарт олон улсын СОС эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр томилогдож ажиллаж байгаад 2019 оноос оюутлахаагаас зарлагдсан гадаадын тэтгэлэг хөтөлбөрийн зартаа танилцаад тэр тэтгэлэг хөтөлбөр маань болохоор орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр зарлагдсан эргэж ирээд Хамбогдын сумын эмнэлэгт хувь нэмрээ оруулах гэсэн тийм шаардлагатай тийм тэтгэлэг хөтөлбөр байсан. Тэгээд миний хувьд 2015 оноос хойш ерөөдөө их хэмжээ ажилласаа илүү эрүүл мэндийн удирдлага руу чиглээд ажиллаад эхэлсэн, тодорхой хэмжээний туршлага хөрвүүлсэн байсан учраас тэр туршлага энэ тэтгэлгээс онлайн мэдлэг мастрын сургалтанд хамрагдахын боломж үүссэн учраас энэ тэтгэлэгт материал бүрдүүлж энэ тэтгэлэгт хамрагдъя гэж шийдээд энэ тэтгэлэгт материалаа өгсөн. Тэгээд тэтгэлэгт 18 оны 12 сард шалгараад 19 оны 7 сараас эхсүүлэн Австрали улсын баруун Австрали мужид дах Кёртний их сургуульд эрүүл мэндийн удирдлагын магистрийн сургалтанд хамрагдсан. Энэ сургалт маань 2 жилийн хугацаатай ийм сургалт байсан. Тэгээ 2021 оны 7 дугаар сард сургалтаа төгсөөд 8 сараас нь Монголд буцаж ирээд 10 сарын 1-ээс эхсүүлээд Хамбогдын эмнэлэгт чанарын менежер эмч гэсэн албан тушаагаар ажиллаж эхэлж байна. Тэгээ одоогоор миний Хамбогд сумын эмнэлэгт горлож ажиллаж байгаа аж бол Хамбогд сумын эмнэлэгт уурхай ажилчдын урьдчилан сэргийлэх үйлчлэг хийх энэ төслийг үргэлжлүүлж үйл ажиллагааг нь эхлүүлж чиглүүлэх юм ажил дээр одоогоор голлон сууж байгаа. Цаашдаа бол чанар аюулгүй байдлын чиглэлээр бол ажил хийхээр төлөвлөж байгаа. Тэрний хамгийн ихний жишээ нь гэхэд амьлуулах суурь тусламж бол амьлуулах лавшруулсан тусламжуудыг эмнэлгийн ажилчдад зааж сургах дотоод сургалтыг нөхцөлөх тийм ажил дээр сууж байгаа.